Сайн байцгаана уу эрхэм киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2023 онд нээлттэй хийсэн уран зөгнөлт адал явдал төрлийн Wonka киног ярьж өгөхөөр бэлдлээ. Интернетээ сайгаад болохгүй монгол хэлээр орчуулагдж амжаагүй байгаа сайхан кинонуудыг монгол хэлээр хаанаас үзэх вэ? Амархан DD шихэ стандарт хайпи супер багцуудаа идэвхжүүлээд кинонуудаа үзээрэй. Төлбөрөө бүх банкны апарт төлөөд хялбархан сунгаж болох юм байлээ шүү. Нэгэн усан хонгоц үл мэдэгдэх хот руу явж байна. Даруул төлгийн оройд нэгэн залуу хүү зогсоод дуулж байгаагаар кино эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Willy Wonka. Эцэст нь 7 жилийн төгсгөлд мөрөөдлөө биелүүлэхээр ийшээ ирлээ. Хэмээн дуулж байна. Малгайдаач багтахгүй мөрөөдөлтэй. Харин халаасандаа 12 хон зоостой тэр хотод ирлээ. Газрын зураг авахд нэг зоосоо зориуллаа. Харин газрын зураг хальтхан харах хооронд л нэг хүү гутлыг нь зүйлгээд нэг зоосыг нь авчихлаа. Одоо 10 зоостой. Лангун дээр байгаа шинэхэн хулууг барьж үзэхэд ардуур нь таранбай явж цочоод унгаачихлаа. Наадах чинь 3 зоос. Одоо надад 5 6 7 гэд тоолтол нөгөө батсан чинь дахиад гутлыг нь зүлэгчихжээ. Тэгээд 6 зоостой л үлдлээ. Нөгөө хүүчин давраад би политикчин зүлгээд өгье. Зүгээрээ намайг 50 орхи. Хотыг сайхан биширнэ. Тэгээд яг л таны хэлсэн шиг юм ээжээ. Тэгээд тэнд байсан нэгэн барилгын өмнө очиод энэ бол миний мөрөөдлийн дэлгүүрээ нээх газар байна гэд сайхан бүжиглэж байна. Хажууд нь байсан хүмүүс түүнийг дэмжиж бүжиглээстэй. Гэтэл өө хөөрхий зүгээр сэрүүн зүүд байжээ. Цагдаа ирээд энд сэрүүн зүүдлэх хоройтой гэд 3 зоосоор торглоо. Хэрвээ авиастай бас зүтгэлтэй л бол энэ хотод хинч амжилтанд хүрч чадна гэж ярьсан. Гэж дууга амандаа бутансаар цаашаа явлаа. Гадаа харанхуй болжээ. Хүүхдэд тэрсэн хөөрхий бүсгүй түүн дээр ирээд ядарсан бүсгүйд зоос хайрлаж болгосон болов уу залуу ноёнтоо гэхэд болно хэрэгтэй хэмжээгээр ав гэд 3 зоосоо өгтөл бүсгүй хоёрыг нь авлаа. Сайхан сэтгэлтэй юм аа. Ганцхан мөнгөн зоос надад үлдлээгээд дуулна шүү дээ. Нөгөө зоосоо дээшээ шидээд доор нь халаасаа тостол ус зайлуулах хоолоор руу зоосоо унгаачихлаа. За хотод ирсэн анхны өдрөө нэг иймэрхүү нэгч зоос байхгүй. Хотын амьдрал манай гэгээлэг залууд арай л хадуурхах шинжтэй байна уу да. Гудамжинд хоноглохоор сууж байтал нэг нохоо ирээд баг хазах нэ. Цаашаа яв гэтэл суу гэд нэг эвгүй царайтай нөхөр гараад ирлээ. Уучлаарай. Хөлөнд чинь онцгой юм байгаа бололтой. Өмднөөс болсон баха. Би энэ өмдийг шуудан зөөгчөөс авсан юм. Тэдэл шуудан зөөгчийг бол өдөржин хөөсөн ч чадна. Ингээд чи энд хонох гэж байгаа юм биш үз? Ганцхан шөнөл хонондоо маргааш бол би чухал ажилтай. Энд хонвол чи маргаашийг үзэхгүй шөндөө хөлдчихнэ. Гэтэл нээрэн хүүт юм аа. Шоколад нь царцчихж. Надад хонох газар төлөх мөнгө дааж байхгүй л дээ. Ингээд л нөгөө хүн зэвүүн инээгээд би чамд тусалж чадах хүн мэдх юм байна. Ингээд нэг дэм буудал дэрлээ. Хадагтай скрабитийн дэм буудал галын дэргэд очиж дулаацлаа. Залуу хөө хөлдөг шахаж баярлалаа хадагтай скрабит. Таны нөхөр тоор их ийдэг юм аа. Нөхөр гинэ. Энэ үү би энэ азгүй амтныг бодвол илүү дээд зэрэглэлийн хүнийг хүлээж байгаа л да. Тэгээд манай хүнд өрөө санал болгоход даанч төлөх мөнгө байдаггүй. Wonka. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Маргааш өдөр би Gourmet галерейд агуу зүйлийг үзүүлэхээр бэлдэж байгаа. Гэх болно. Тэр үед нь хадагтай Scrabit дараа төлбөрт багц гэсэн нэг багц гаргаж ирээд нэг мөнгөн зоосоор нэг хонож болно гэсэн гэрээ өгнө. Харин маргааш өдөр 6 цаг хүртэл төлбөрөө хойшлуулж болно ол гэж байна. Гэхдээ эхлээд заавал гарын үсэг зурх ёстой юм байна. Яг гарын үсгээ зурх гэсэн чинь цаанаас нь энэ зар зохин нэмэлт хэсгийг уншаарай гэж шивнэх болно. Эцэгтэй шууд л загнаад цонхоо хаажглаа. Тэр сая юу гэсэн бэ? Хэн? Охин? Ямар охин? Тэр сая нэмэлтийг уншаарай гэх шиг болсон гэд цаасыг таттал ийм урт гэрээ байна. Түүнийг битгий тоо. Үнчний синдромтой болчихсон юм. Wonka харин гэрээг уншихаар шийдээд уншиж байна. Байдал бичсэн тул шууд л Wonka-г цогж унах гэж байтал. За асуудал юм шиг байна. Тийм гэж үү? Сайн уу? Тэгэд зурчихлаа. Wonka-г өрөөнд нь оруулж өгчхөд нөгөө нүүдэл гих зар цохныг шийтгэж гарлаа. Цонх руу гаргаад цоожилчихлоо. Дахиж миний бизнест оролцоод үзээрэй. За маргааш боллоо. Wonka Gourmet галерей өмнө ирээд түүхэн үзүүлбэрээ үзүүллээ. Ээжийнхээ өгсөн бэлгийг гаргаж ирж урам аваад за одоо эхэллээ ээжээ. Ноёд хадагтай нараа намайг Willy Wonka гэдэг. Та бүхний хизээч урд өмнө харж байгаагүй бас амталж байгаагүй гайхамшигтай зүйлийг би яг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. Тиймээс дууга намсгаад сайн сонсоорой. Тэгэд тэдэнд Howard Choc нэртэй шоколадаа танилцууллаа. Мумбай хажуугийн ойд амьдардаг Howard цохноос санаа авсан энэ шоколад нь нисдэг юм байна. Гү шоколад нисэд за уран зөгнөлт кино шүү дээ.
Тийм ээ тий. Энэ үзүүлбэрийг нь 3 талд нь байрлах шоколадны дэлгүүрийн эзэд сонсож байх болно. Тэгээд нэг нь адагтай бомбон, цагдаа дууд. Хэн туршиж үзэх вэ гэж Вонког асуугаад 3 дэлгүүрийн эзэд гуруула. Би гэд буугаад ирнэ. Ноён Слагворт, ноён Проднос, ноён Фикловер нэр төрийн хэрэг гэд амсууллаа. Гуруула алмаарна. Тэгснэ. Би энэ бизнест олон жил байсан хүний хувьд энэ бол миний амьдралдаа амталж байсан бүх шоколаднууд дундаас 100% хамгийн муу байлаа. Гэх болно. Тийм ээ. Ноён тадагтандра та нар сонслоо. Ноён Слагвордын хэлснээс байц муу гэсэн үү? Тийм ээ. Хамгийн шилдэг өрсөлдөгчдийн хувьд бид нэг зүйл дээр санал нийлдэг нь шоколад энгийн байх ёстой. Чиний харин хитрхи өвөрмөц юм. Хачин гэх юм уу да. Харин энэ шоколад нь эзсний дараа 20 минут нисдэг юм байна. Нөгөө гурав чинь дээшээ хөөрөөдөл явчихна. Өөр хин турших вэ гэхэд тэнд байгаа хүн болгон хөөрөөд турших болно. Тэрүүгээр одуулж байтал цагдаа нар хүрээд ирнэ. Тэгээд таныг бусдын бизнес цаадуулсан гэх гомдлоор таны бүтээгдэхүүн болон эндээс олсон орлогыг хураана гэд бүгдийг нь хураагаад авчихлаа. Уучлаарай ноён Вонка. Хууль бол хууль. Гэхэд Вонка ядаж надад нэг зоос өгөөч. Би өрөөнийхөө төлбөрийг төлөх ёстой юм л да. Цагдаа сайхан сэтгэл гаргаж нэг зоос өглөө. За ингээд буцаад ирлээ. Өрөөнийхөө төлбөрийг төлөөд явах гэтэл энэ бол зөвхөн таны өрөөний төлбөр байна ирхмэ. Гэхдээ та зөндөө олон нэмэлт үйлчилгээ авах гэрээнд гар ивсэг зурсан. Тийм гэж үү? Тийм ээ. Та орж ирээд уусан хундаг дарснаас эхлээд шатыг ашиглаж өрөөрөөгөө орсон түрээс гар нүрийн савн хэргэлсэн, цонх ашигласан, бас ор ашигласан, дээрээс нь дээрэлсэн гэх мэт бүгд гэрээний нэмэлтээр тусгагдсан байгаа. Тэгэхээр бүгдийг нь нийлүүлээд тооцох юм бол та 10,000 зоосны өртөө болсон юм байна. Юу? Надад 10,000 зоос байхгүй шүү дээ. Тэгвэл ч та асуудалд орлоо доо. Таныг төлбөрөө төлөх хүртэл угаалгын байшинд өдрийн 1 зоосны цалингаар ажилуулах болно. 10,000 өдөр гэж юу? Энэ бол 27 жил 4 сар 16 өдөр гэд доош нь түлхээд ажлын байр руу явуулчихлаа. Тэнд нь бас хөлөгтүүлж өрөнд орсон олон хүмүүс байж байна. Нэгтлэн бодогч Абакус, сантехникч Пайпер, ярдэггүй Лоти, комедиан Лари. Тэд бүгд нэг шин хоноглох газаргүйгээс болж бүгд адилхан хоригдцоос юм байна. Бүгдээрээ зүхтах гэж оролцсон ч ямар ч боломжгүй. Зүхтаж чадсан ч гэсэн цагтаа дуудаад гэрээгээ үзүүлээд буцаагаад хорчихдог гэж байна. Бүгд 27 жилийн боолын гэрээтэй юм байна. За сонголт байдаггүй. Дэм буудлын цагаан хэрэглэлийг угааж эндүүдэх ажлыг тэнд хийдэг юм байна. Тэгэд оройн өрөөнд нь орууллаа. Нүүдэл гих нэртэй энэ охин түүнд аяг шүл авчирж өглөө. Нэмэлтийг нь унш гэж хэлээгүй юу? Баг зэргийн асуудал байсан юм а. Чи уншиж чаддаггүй тийм үү? Би өөрийн сурч болох бүх цагаа шоколад хийж сурахтал зориулсан. Нүүдэл харин бусдаас өөр юм а. Түүнийг өлгийтэй байхад нь буудлын эзэгтэй авч өсгсөн юм байна. Аягтай шүлийг Вонка хараад шууд л асгачихна. Ийм юм мэдэхгүй шүүгээд шоколад хийх болно. Чи ямарыг идэх үү? Хар, цагаан, самартай эсвэл галзуу? Мэдэхгүй. Би хизээч идэж үзээгүй. Юу? Чи хизээч шоколад идэж үзээгүй гэж юу? Гэд нүүдэлд шоколад хийж өглөө. Тэр үедээ ээжтэйгээ амьдарч байсан түүхээ түүнд ярьж өгнө. Вонка ээжтэйгээ хамт голын ирэг дээр амьдардаг байж ээжигээ алмааруулахын тулд үргэлжил элб үзүүлэх гэж хичээдэг байж харин ээж нь түүнд жинхэнэ эд шидийг харуулсан юм байна. Энэ бол шоколад. Та яаж юм амттай шоколад хийдэг юм бэ? Надад нэг нууц байдаг юм а хонгор минь. Хинч мэдэхгүй. Тэгээд тэр чи юу юм бэ? Чамайг том болохоор хэлнэ мэд үү? Одоо харин унт. Энэ бол дэлхийн хамгийн амттай шоколад. Gourmet Gallery-д энэс илүү сайхан байдаг гэж ээж нь сонссон шүү. Бид Gourmet Gallery руу явж дэлгүүр нээх хэрэгтэй. Тийм үү? Сайхан л мөрөөдөл байна. Зүгээр л мөрөөдөл гэж үү? Зүгээр мөрөөдөл биш ээ хонгор минь. Сайн сайхан бүх зүйл зүгээр л мөрөөдлөөс эхэлдэг юм. Чи мөрөөдөлтөө хүрээд дэлхийд шоколадаа өгөх үед ээж нь тэнд чиний тэргэд байх болно. Та амлж байна. Тийм ээ. Нүүдэл түүнээс. Тэгээд тэр нууц нь юу байсан юм бэ? Би хизээч мэдэж чадаагүй. Ээж удалгүй өвдөд надад жижигхэн шоколад хийж үлдээгээд явсан. Би энэ дүүний тулд л ирсэн. Хэрвээ би дэлгүүрээ нээгээд дэлхийд шоколадаа хуваалцвал ээж тэнд байна гэж амласан юм. Тэгээд нүүдэл шоколад хийж өглөө. Анх удаа идэж үзлээ. Хэсэг амтлаад дуусаагүй байхад нь буцаага тавьчихлаа. Та энийг надад хийж өгөөгүй ч байсан болоос. Яагаад? Чамд таалагдахгүй байна гэж юу? Таалагдаж байна. Зүгээр л одоо амьдрал шоколадгүйгээр илүү хэцүү байх юм шиг санагдаж байна. Тэгвэл би чамд амьдралыг чинь турш өдөр болгон шоколад өгч бай. Гол нь чи намайг эндээс гаргаад өгч. Тэгэд манай хоёр төлөвлөгөө зохиож гарч шоколад зарж мөнгө олоод өрөө дарахаар тохирдог. Энэ үед харин тэр хотын цагдаагийн дарга нүглээ наминчлахаар католик сүмд ирлээ. Санвартанд жижиг шоколад өгөхөд манай мистер бим байж байна. Сорилтвол эсэргүүцэхэд хэцүү зүйл юм. Гэснээ даргаыг доош нь нууц өрөө рүү буулгана. Тэгээд доод талын нууц өрөөнд ороход тэнд нь шоколадны дэлгүүрийнхэн буюу шоколадны картел байж байлаа. Даргаыг шоколадаар хахуулдаж байна. Ноён Вонкагийн шоколад сайн юм байлээ. Хитрхи сайн. Түүнийг энд шоколад зараасаа гэж бид хүсэхгүй байна. Гэх болно. Дарга энэ бол бизнесийн өрсөлдөөн хин чадвартай амьд үлдэнэ гэхэд түүнийг шоколадаар хахуулдана. Дарга гүрийнэ. Эн чин хууль бус гэдэл. Нөгөөдүүл нь бэлгээ нэмсээр угаад сүүлдээ 800 хайрцаг шоколад санал болгоно. Дарга тохирлоо гэд гар барьлаа. Маргааш өглөө нь ажилдаа гарахдаа Вонка
ноён Bleacher-т хадагтай скраб өөрт чинь талтай юм байна. Үсээ янзлаад усанд орохдол хайлж урсна. Гэт хэлчихнэ. Нүүдэл харин хадагтай скрабд ноён Bleacher бол Германы сурвалжид гэр бүлээс гаралтай гэдэг нууц баримт оллоо гэд өгчихнэ. Тэгэхээр энэ хадагтай чинь сурвалжид ханхүүгээ хүлээж байгаа хүн шүү дээ. Яг үүнтэй зэрэгцээд Bleacher скрабыг найрах гэж үзнэ. Скраб харин язгууртан гэдгийг нь сонссноос хойш нэг л өөр нүдээр түүнийг хараад эхэлчихэж. Ингээд манай хоёр хосууд боллоо. Харин Wonka эцдийнх нь анхаарлыг сарниулж байгаад ажлын байран дээр нохоог ашиглан угаалга хийдэг хагас автомат төхөөрөмж зохион бүтээчихэж. Тэгээд багийнхандаа орой болохоос өмнө би хүрээд ирнэ гэд яваад өглөө. Тэгээд нүүдлээр дамжин тэндээс гаргууллаа. Одоо эднэрийг зарнаа гэж шоколадаа гаргаад иртэл сав нь хоосон байж байна. Оо, дахиад л биш шүү. Юу гэсэн үг юм бэ? Бяцхан шар царайтай. Ногоо өстэй миний шоколадыг унтаж байхад минь дахиад хулгайлчихж. Юу вэ? Өөрөө зүүдэндээ иччихэд гэх болно. Одоо тэгээд дахиад хийгээчтэй гэхэд Wonka. Нэг асуудал байна. Миний сүү дуусчихсан байгаа. За маа, асуудал шийдэглээ. Гэхэд нэгдүгээрт хулгай хийж болохгүй. Хоёрдугаарт би шоколадаа хуучин үнэний сүүгээр биш, харин шинэхэн анаашны сүүгээр хийдэг. Гэх болно. Манай хоёр анаашны сүү авахаар амтны хүрээлэн орлоо. Чи зөв зүгээр ийшээ явж ороод анаашнаас сүүг нь сааж авч чадахгүй шүү дээ. Гэтэл Wonka нэгэн онцгой шоколад гаргаад ирлээ. Амтны хүрээлэнгийн захиргаанаас таны олон жилийн зүтгэлийг үнэлж энэ шоколадыг өгч байна. Юу? Би нэг л жил болсон шүү дээ. Тийм болохоор л нэг шоколад өгч байгаа юм. Тэгэхээр энэ шоколад нь эхлээд баярлуулна. Дараа нь бүжиглүүлнэ. Тэгээд сэтгэл нь хөдөлж хайрттай сэтгэлээ илчилдэг. Сайн үгүй вэ? Би нөгөө хими ангид чамтай хамт сурдаг байсан л байна. Би чамд үргэлжил хайртай байсан. Үгүй, битгий таслаач. Тэгээд нам. За тэгээд манай хоёр орлоо. Ана шиг шоколадаар найрч байгаад сүүгэн цаагаад авчихлаа. Тэр үед нүүдлээс яагаад ийм нэртэй болсныг нь асуухад тэр тийм чухал бишээ. Үгүй, энэ бол чухал. Надад хэлэлтэй. Гэхэд эцэг ихээс нь үлдсэн нүсэгтэй ганц зүйлтэй харуулад эцэг ихийгээ олохыг насаараа мөрөөдсөн гэдгээ хэлнэ. Жижигхэн номон байшинд ээж минь намайг үүдэн дээр нь хүлээгээд зогсож байхыг би үргэлжил зүүдэлдэг. Даанч бодит бус тэнэг зүуд гих болно. Wonka түнд хэрвээ ажил нь амжилттай болох юм бол нүүдлийн ээжийг олж өгнө гэж амладаг. Тэгээд сүүг аваад явж байтал цагдаагийн дарга түүнийг хараад зогсооно. Шууд барьж аваад усанд дүрээд чи энэ хотод шоколад зарахгүй. Ойлгов уу? Ойлгосонгүй ирхмэ. Тэгсэн дахиж дүрээд энэ хотод шоколад зарахгүй. Одоо ойлгов уу? Би усан дотор сонсохгүй шүү дээ ирхмэ. Тэр ч тийм л дээ тий. Тэгэхээр чи энэ хотод шоколад зарахгүй байвал дахиж толгоор угаад цохиулахгүй. Гэхдээ би толгоор угаад цохиулаагүй шүү дээ. Гэхэд оройн харин ажлынх нь түүнийг хаачаад ирснийг асуудаг. Wonka үннээ хэлнэ. Би шоколад зарж өрнөөсөө гарах гэж байгаа. Даанч гэхэд яасан? Цагдаа нар чамайг болиулчихсан уу? Тийм ээ. Та яаж мэдэв? Гэхэд нягтлан бодогч өвгөн түнд түүхээ ярьж өгдөг. Тэр шоколадны үйлдвэрийн нягтлан бодогч байсан бөгөөд нэг өдөр санамсаргүй даргийнхаа нууцыг мэдчихэж 3 шоколадны үйлдвэрийнх нь доороо уулздаг нууц өрөөтэй бөгөөд тэр нь сүмийн доор байрладаг. 100 шоколаданд донтсон санвартнууд тэр газрыг хамгаалдаг. Бас цагдаагийн дарга тийшээ орж хахуул аваад тэдний талд ажилдаг гин. Боссынхоо нууцыг мэдснээс болоод өвгөн ажилласаа халагдсан юм байна. Шөнө нь Wonka нүүдэлд шоколад хийж өглөө. Нүүдэл харин Wonka-д бичиг үсэг зааж өгнө гин. Тэгээд тэд төлөвлөгөөгөө ярилцсанаа. Цагдаа нар ирэх үед агаарт замхраад л алга болох хэрэгтэй. Даанч тийм боломж эсвэл ямар нэгэн олс мос байхгүй шүү дээ гэх болно. Тэр үед нь сантехникч Piper ус сайлуулах шугамыг ашиглаж болох болно гэх болно. Гол нь намайг үүндээ оруулаа гэлээ. Комедиан болон утасны операторууд бас түүнд чадлаараа тусалнаа л гэж байна. Харин нягтлан бодогч өвгөн энэ ч боломжгүй. Зүгээр явахгүй санаа. Гэхэд түүнд нэг шоколад өгнө. Эдэнгүүтээ бид хязаанаас эхлэх үү? За ингээд манай хэд багаар ажиллахаар боллоо. Маргаашнаас нь хотын гудмаар нууцаар явж шоколад зарлаа. Нэгэн залуу найз бүсгүүдээ гэрлэх санал тавьж байна. Тийм ээ. Чи миний амьдралын хөлөг баатар байж чадах уу? Гэсэн чинь чадахгүй. Би ийм баатар энэ төр биш шүү дээ. Гэд яваад өгнө. Тэр үед нь харин Wonka гарч ирээд өөрийгөө баатарлаг эр хүн гэдгээр нь мэдрэх шоколадаа түүнд өгч өөртөө идэх итгэлийг нь нэмэгдүүлнэ. Нөгөөх нь шал өөр хүн болчихноо. Шууд л найз бүсгүйгээ барьж аваад үнслээ. Цагдаа нар ирэх үед манайхан ус сайлуулах хоол руу ороод алга болчихно. Тэгээд автобусанд өсчөнд хаа сайгүй шоколадаа зарлаа. Цагдаа нар ирэхэд аль хэдийн зугтчихад байлаа. Wonka бичиг үсгээс урж харин нягтлан бодогч өвгөн мөнгөө тоолоод сууж байна. Шоколадны картелийнхан ууралнаа. Тэдний борлуулалт огцом унсан гэд бөөн уур. Wonka гудамжинд шоколадаа зарж нөгөө залуу харин хурмаа хийж байна. Хүмүүс сүйд болж байна. Цагдаагийнхан ирэхэд мөн л ялгаагүй доош ороод зугтчихлаа. Харин энэ удаа тэр сэжүрүүлдэж эхлэв. Шоколадаар авилга авсаар байгаад таргалчихсан цагдаагийн дарга ус сайлуулах хоолойг шалгахыг цагдаа нартаа даалгана. Хажууд нь байсан сайхан сэтгэлтэй цагдаа энэ тийм чухал хэрэг гэж юу? Заавал энийг шалгах хэрэг байна уу? Гэхэд байна. Энэ бол маш чухал хэрэг. Хамгийн чухал хэрэг. Тэр шөнө Wonka-гийн шоколадыг хулгайлахаар нөгөө шар царайтай ногоон үстэй одоо ирнэ. Wonka харин өрх тавиад бариад авна. Жижигхэн хөөрхөн нөхөр байна. Түүнийг Умпа Думпа гэдэг бөгөөд Умпа Думпагийн улсаас ирж
түүний шоколадыг хулгайлдаг юм байна. Шалтгаан нь юу вэ гэсэн чинь манай хүн санаандгүй тэдний амьдардаг газараас жимсийг нь авчгаж, үүний хариу болгож шоколаднаас нь хулгайлдаг юм байна. Тэдний дүрмээр бол тэднээс авсан зүйлээ заавал 1000 нугалж төлөх ёстой байдаг гин. 1000 дахин гинэ байж боломгүй юм. Би дахин хэлье. 1000 дахин. Намайг гаргачихвал хоёулаа тохиролцоо хийлдэ. Ингээд гарснаа манай хүнийг зодчход шоколадыг нь аваад зугтаachхна. За ямар ч тач Вонка маань нүүдлийн хэлснээр өөрөө идээгүй юм байна. Маргааш нь тэдний багийнхан Вонкад бэлэг барьлаа. Мөнгөөрөө нөгөө мөрөөдлийн дэлгүүрийн барилгыг худалдаад авчгаж, цагдаагийнхан болон картелийнхан энэ үеэр харин тэдний бүх нууцыг олоод мэдчихэж. Гэхдээ Вонкаг ажигланга манай нүүдлийг хараад таниад байна шүү. Энэ хоёр эртний холбоотой бололтой. Цагдаагийн дарга тэдэнд Вонкаг алаад өгч болно. Гэхдээ маш их шоколадны төлбөртэй гэж байна. За ингээд ноён Слagworth хадагтай скраб дээр очлоо. Бас л эртний танилуд бололтой. Танад байгаа ноён Вонка нэг бяцхан охинтой хамт гадуур шоколад зараад явж байгааг мэдсэн үү? Гэх болно. Тэгээд энэ тал дээр надтай хамтран ажиллаач. Гэх болно. Маргааш нь Вонка шинхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ. Нүдэ ханаад хүслээ бод. Одоо нүдэнэ. Ингээд хүмүүсийг дэлгүүрлүүгээ урьж орууллаа. Жинхэнэ шоколадны ертөнц бий болгочихож манай багийн хитэрэн үйлчилгээн дээр нь байж байна. Хүмүүс бөөн баяр нэг хүний худалдан авалтал гэхэд 100 зоос болж байна. Дэлгүүрч цөм хийхэндэ. Харин тэндээс шоколад авсан нэг хүн гарах гэтэл үс нь өөрчлөгдөж сахал нь ургаад эхэллээ. Манай тэнд байсан хүмүүсийн заримд нь үс сахал ургана. Вонко үүнийг хараад ноёд хадагтай нараа та бүхнээс уучлал хүсгэд шоколадыг хордуулчихсан байна. Хүмүүс уурандаа дэлгүүрийг нь сүйтгэхэд шатаажгаад гараад явна. Картелийнхан үүнийг нь хараад баярлаад зогсож байдаг. Нүүдэл Вонка дээр очиод битгий гутраа дахиад л барьчихсан шүү дээ гэхэд Вонка одоо ямар ч утгагүй. Нэгэнт тэр энд байсангүй. Гэд ээжигээ хэлж байна. Ээж нь шоколадны дэлгүүрээ нээгээд хүмүүс шоколадаа хуваалцах үед нь тэнд байна гэсэн амлалтандаа хөрсөнгүй. Вонко урам нь хугарч сэтгэлээр уннаа. Тэр үед картелийнхан орж ирээд "Бид хадагтай скрабтай хамтран ажиллаж шоколадыг чинь хордуулсан юм" гэдгээ хэллээ. Тэгээд түүний өрийг болон багийнхных нь бүх өрийг төлөөд тэндээс чөлөөлнө. Харин нүүдэл охины хувьд бол зөвхөн өрийг нь төлөөд зогсохгүй. Шин байшин, тоглоом, сургууль, ном зэрэг зарцуулах мөнгө өгнө гэх болно. Чи өөрийнхөө амьдралын болон тэдний амьдралыг бүр мөсөн өөрчилж чадна. Тэгээд би яах ёстой юм? Хотоос яв. Дахиж хизээж бүх шоколад хий. Өнөө өрөө эндээс усан хонгоц хөдлөн. Гэх болно. Вонка саналыг хүлээж авлаа. Slagworth-тэй тохироо хийж гар бариад явлаа. Slagworth ч чанга атгах юм аа. Хойд туйл руу явах онгоцсон суугаад явлаа. Цагдаагийн дарга харин онгоцны ахмадтай тохилцоод л байж байна. Вонко явж байтал умпа ирнэ. Тэгээд "Чи өөрөө төлөхөөс нааш миний хараанаас салахгүй шүү" гэд хамт явахаар болж. Вонка гараа харж байтал Slagworth-ийн бөгжний мөрн үлдчихэж. Сонирхолтой нь тэр нь нүүдлийн хүзүүний зүйлтэй адилхан тэмдэг байдаг. Вонка сэжиг аваад нүүдлийг аюулд орсон байж болж шүүгээд буцахаар боллоо. Ахмад руу буцаарай гэж хэлэх гээд орсон чинь ахмад байдаггүй. Харин оронд нь тесрэх бөмбөг байж байна. Вонка шууд л онгоцноос үсэрлээ. Онгоц дэлбэрэхэд картелийнхан холоос хараад зогсож байна. Тэгээд цагдаагийн даргад төлбөрийг нь төл гэхэд аврах том хайрцагтай шоколад машин дээр ачаад өгдөг. Маргааш нь хадагтай скраб ажилчдаа цуглуулад "Вонка та нарын өрийг төлсөн" гээд нэг нэгээр нь чөлөөлөд явууллаа. Харин хамгийн сүүлд нүүдэл үлдлээ. Нүүдлийг бас явуулах нүдэ гэтэл тэгсэнгүй. Энэ мөнгийг харин чамайг суллахын тулд биш, харин энд байлгахын тулд төлсөн юм гэд инэнэ. Нүүдэл уурандаа ноён Бличрийг язгууртан гэж худал хэлсэн гэхэд скраб уурлаад түүнийг сахилгын өрөөнд нь хижглээ. Харин энэ үед нь Вонка ирээд түүнийг чөлөөлнө. "Би чамайг явсан гэж бодсон." Уулын тийм ээ. Гэхдээ Slagworth гэрээгээ зөрчсөн. Тэр намайг алах гэж оролцсон. Бас чамайг чөлөөлөөгүй. Тэгэхээр одоо гэрээ хүчингүү. Багийнхан харин бүгд хамт ирчихжээ. Тэгээд бөөндөө нийлж байгаад картелийнхны цагдаад өгсөн авилгыг элчилж бүгдийг нь шоронд суулгая гэж тохирдог. Тэгээд нууц өрөөр нь орох төлөвлөгөө зохиолоо. Сүм дээр очиод номлогчийн халаасанд хэдэн шоколад хийнэ. Амтны хүрээлэнгээс дахиж очиж харуулыг нь унтуулж аваад анааш хулгайллаа. Нөгөө анаашаа сүм даваачнаа. Шоколадны донтой санвартнууд чухал оршуулгын ёслол хийх гэж байлаа. Тэгээд гартал гадаа харин анааш ирчихжээ. Санвартны халаасан дах шоколаднаас болж түүнийг анааш тагах болно. Цагдаа дуудах үед утасны оператор манай хэдтэй холбож өгнө. "Амтны хүрээлэн сонсож байна. Анааш шүү. Тийм ээ, бид алдсан. Удахгүй очиж авъя" гэд манай хэд очноо. Хувцас сэлж машина унаж ирээд харин нүүдэл Вонка хоёр сүрлэн дунд нуугдаад ороод ирчихэж бусд нь анаашаа аваад гарах үед манай хоёр нууц өрөөгөөр доошлолоо. Нууц өрөөний харуулн лифт ирэхэд гайхнаа. Харин нөгөө унтуулдаг шоколадаа лифтэн дотор хийчихэж аваад идсэн чи хэсэг баярлаад дараа нь хайраа илчлэхээр шийднэ. Тэгээд залгасан чинь залгсан үн хэн байсан гэж нөгөө амтны хүрээлэнгийн харуул. "Басил,
Би чамтай хамт химийн ангид сууж байсан. Тийм ээ. Би ч бас чамайг үргэлж хайрлаж байсан юм. Гэт нам картелийнхний замд фламингонууд гарч ирээд замыг нь тагалчгаж харин сүм рүү анааш орсон мэдээллийг сонсоод нэг л биш байгааг тэд нар гадарлана. Манай хоёр авилгын баримтыг хайж байгаад нууц тасалгааг нь олчихлоо. Яг аваад явах гэтэл нөгөөдүүл нь ороод ирнэ. Буутай юм байна. Ноён Вонка. Бас өнчөө охин. Гэхэд Вонка. Тэр зүгээр ч нэг өнчөө охин биш ээ. Тийм биш гэж үү? Гэхэд нэгэнд өгөх гэж байгаа хүмүүст бүх нууцыг нь хэлийгээд хэлж өгөх болно. Нүүдэл бол түүний ах Зебедийн охин байж ах нь өгсөний дараа түүнийг ээж нь авчирч өсгөж өгөөрөөгээд дүүд нь өгсөн юм байна. Харин зэвүүн нөхөр хүүхдийг шууд хайчгаж түүнийг нөгөө зэвүүн хатагтай скраб олсон юм байна. Тэгвэл миний зөвлөлтөн дээрх үсэг Н биш. Харин Зебедигийн зи үсэг байсан юм байна. Миний ээжийн нэрийг хэн гэдэг байсан юм бэ? Ээж чинь нэрийг мэдэхгүй санахчгүй юм байна. Гэхэд Вонка нууц дэвтрээс нь хараад түүнийг Дороти Смит гэдэг байсан юм байна. Гэх болно Вонка маань аль хэдийн уншаад сурчгаж манай хоёрыг буу тулгаж байгаад шингэн шоколадны агуулгад оруулаад шоколад нь живүүлж алхаар болдог. Вонка савта шоколад гаргаж ирээд түүний сүүлийн хүслийг нь биелүүлээд энэ шоколадыг Умпа Лумпад өгөөрэй. Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн сайхан шоколад гэх болно. Манай хоёрыг шоколадны агуулгад оруулж орхиод нөгөө дэвтрээ байранд нь хийчгээд манай хэд шууд л гарч явна. Данж нөгөө Умпа Лумпад өгөх шоколадыг нь шууд идчихнэ. Вонка нэг юм хийгээд эхлэх үед чи юу хийгээд байна? Хэрвээ би шоколаданд живж өгөх бол энэ миний шоколад байх болно гэд амталж гарна. Харин нүүдэл түнд бид жигэхгүй. Шоколад нь сэлж байгаад тэр цонхон дээр очих үед нь тогши. Хин нэгэн биднийг сонсож магад гэхэд наадах чи хамаагүй дээр санаа биш үү дээ. Гэх болно. За тэгээд очиод тогшлоо. Гэтэл нөгөө 3 зэвүүн гар дээр нь байж байх болно. Яг тэндээс гараад явж байтал Умпа Лумпа өрөө авахар ирнэ. Харин энэ удаагийн нормыг нь нөгөөдөл аль хэдийн идчихэж өртөө хөнөө өхүүлж болохгүйгээд Умпа Лумпа орж тэднийг аварлаа. Картелийнхэн сүмээс гарах үед цагдаагийн дарга тэднийг тосж авна. Бараг л дэлбэрхнэ энэ нөхөр. Дарга дотор осол болоод хүн өгчихсэн байж мэднэ шүү. Та шалгаарай. Гэх болно. Бүр цагаандаа гарчихжээ. Тэр үед нь харин Вонка нүүдэл хоёр нууц дэвтрийг аваад араас нь гараад ирлээ. Нөгөө киноны ихэнд гардаг сайхан сэтгэлтэй цагдаа дэвтрийг өгөхөд дарга наадах их чинь цагдаагийн даргал үзэж танилцах ёстой юм байна гэхэд үгүй гэж яаж вэ нэрхмэ. Учир нь энэ дэвтэр дээр таны нэрч бас байна. Маш олон удаа гэд цагдаагийн даргаыг картелийнхэнтэй хамт баривчлалаа. Тэгээд нөгөө асар их шоколад нь оргилоор болон гарч ирлээ. Манай хэд яалаад бүх ажил дуусчихсан байж байтал Вонка ээжийнхээ үлдээсэн бэлгийг нь задалж үзнэ. Харин дотор нь зурус байлаа. Ээж нь нууцаа бичээд үлдээчихэж задлаад үзтэл нууцын шоколадандаа бишээ. Харин үүнийг чи хинтээ хуваалцаж байгаа вэ гэдэгт л оршиж байгаа юм. Ээжээс нь гэсэн байлаа. Далд утга нь ээжийнхэн шоколадны амт нь хийцэндээ биш. Харин хийхтэй гаргасан сэтгэл хайраас нь болж үнэхээр сайхан амттай байсан гэсэн үг байж. Тэр үед Вонка ээжийнхэн сэтгэлийг ойлгоод ээж нь сэтгэлээрээ тэнд байгаа гэдгийг мэдэрдэг. Тэгээд түүний өгсөн эрхэм бэлгийг нь ганцаараа эдэлгүүгээр багийнхантайгаа хуваалцлаа. Сүүлийн хэсгийг нь өөрөө амтлах үед нүүдэл түн дээр ирээд ямар байна? Таны төсөөлсөн шиг байна уу? Төсөөлснөөс ч илүү байна. Энэ амт хизээч дуустдаггүй болоосай гэж бодож байна. Тэр үед Вонка цаг хараад цаг нь болжээ гэх болно. Юуны цаг вэ? Гэтэл манай хэд Дороти Смит гэж нэрээр ээжийг нь хайгаад олцгож нягтлан бодогч болон харилцаа холбооны ажилтан хоёр маань нийлээд ээжийнх нь хаягийг бүр олчихсан юм байна. Ээж нь номын санч хийдэг ажээ. Одоо яг ажиллан тарж байгаа. Яг л нүүдлийн зүүдэнд нь ордог байсан ном байшин дотроос ээж нь алхаад гараад ирлээ. Охиноо хараад тэврэн авна. Вонка маань амлсандаа хүрлээ. Тэгээд шинэ үйлдвэрээ эхлэхдээ амийг нь аварсан Умпа Лумпаг шоколад амталдаг мэрэгжилтнэр томиллоо. Ингэж л Вилли Вонкагийн замнал эхэлсэн юм да. Киночд байлаа. Харин Умпа Лумпа бидэнд жижиг бонус хэлж өгнө. Нягтлан өвгөн гэр бүлдээ эргэж очиж утасны оператор маань эрхчлүүд амьдралдаа орж комедиан харин хуучин их нартайгээ дахин нийлжээ. Харин хадагтай скраб авилгын тэмдэглэлээс болоод цагдаад баригнаа. Цагдаа нар ирэхэд шоколад хордуулсан гэсэн эд мөрийн баримтаа устгах гээд бүгдийг нь өөрсдөө уучгаж ороод ирэхэд нь үлгэр домгийн царайтай болоод л угтан шүү дээ. Баярлалаа Умпа Лумпа. Харин одоо төр баяртай киночтой.